Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Орой мэд сонсогчдоо дөрөвт өдөр болгоны 17 цагаас сонсогчдтойгоо хуулийн мэдээ мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр Business Love хуулийн фирмтэй хамтраад эрх зүйн төлөв нэвтрүүлгийг хүргэх болно. Тэгэхээр энэ удаагийн та бүхэнтэй ярих сэдэв бол хадгалалтын гэрээтэй холбоотойгоор ярилцах болно. За сайн мэцхан үзэгчтэй, сонсогчдоо та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр бид нар бас Монгол Улсын иргэний хуульд заагдсан тодорхой нэр бүхий нэрлэгдсэн гэрээнүүдийг ингээд тухайлан нэг нэгээр нь аваад тэгээд тодорхой ойлголтуудыг өгөөд ингээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн тухайд бол хадгалалтын гэрээ гэдэг гэрээг ярих гэж байна. Тэгэхээр яг зүгээр энэ гэрээ бол ер нь амьдрал дээр их олон хэрэглэгддэг. Тэгсэн мөртлөө яг ингээд нөгөө нэршлэр нь ийм гэрээ гэдээ ярих гэхээр нөгөө бас их ойр буухгүй байх магадaltaй ийм гэрээ байна. Өөрөөр хэлбэл жоохон юу гэдэг ингээд за Google дээр ч юм уу хайгаа ч юм уу хүмүүсээ ойлгосоор аваад үзгэр чинь хадгаламжтай харилцаа болох гэдэг. Тэгэхээр хадгаламж гэдэг бол юу гэдгийг санхүүгийн байгууллага, санхүүгийн зуршлалын байгууллагатай арилжааны банк ч юм уу тийм ээ энэ байгууллагуудаас иргэдэд санал болгож байгаа бүтээгдэхүүн байдаг. Хадгалалтын гэрээгээд аваад үзэхээр иргэд болон хуулийн этгээдийн хооронд тийм ээ хууль этгээдүүдийн хооронд үүссэн харилцаа зохицуулж яадаг. Мөн дээрээс нь бизнесийн тухайд авч үзэх юм бол барааг тийм ээ агуулгад хадгалахтай холбоотой харилцаан дээр энэ гэрээг ярьдаг юм гэрээ байна. За хадгалалтын гэрээгээд хадгалалтын гэрээний дотор бас ямар төрлүүд байдаг юм бол? Яг хадгалалтын гэрээгээд аваад үзэхээр энэ Монгол Улсын иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт хамаардаг ийм гэрээ л дээ. Тэгээд энэ болохоор ажил үйлчлэгээ тусалцаа үзүүлэх гэрээний бүлэгт хамаардаг ийм гэрээ. Тэгэд энэ болонгууд 422-оос 430 дугаар зүйлд хамаардаг 41 42 дугаар бүлэгт хамаардаг ийм гэрээ. Тэг яг энэ гэрээ нь болонгууд дотроо ерөнхийдөө ингээд аваад үзэхээр үндсэндээ 3 4 хэсэг агуулгуудыг хамааруулж үзчихдэг. За нэгдүгээрт ер нь хадгалтын гэрээ гэж юу вэ гэдэг ойлголт тийм ээ. За тусгай зохицуулалттай онцгой зохицуулалттай хадгалтын гэрээ гэсэн нэг ойлголт байна. За мөн дээрээс нь зочид буудалд тийм ээ эд хөрөнгөө үлдээх тийм ээ зөвхөн зочд буудал гэж хэлэхгүй л дээ амралт болон сувилийн газрууд хаанч байсан тийм ээ хүмүүс нэг буудлаад явахдаа тийм ээ эд хөрөнгөө үлдэхтэй холбоотой харилцаа зохицуулдаг. За мөн дээрээс нь агуулгад тийм ээ бараа бүтээгдэхүүн хадгалагтай холбогдсон гэрээ гэдэг үндсэндээ нэг юм дөрвөн үнцгийг хамааруулсан. За та бас яг дэлгэрүүлээд бас жоохон тайлбарлаад. Та нэгээр нь тайлбарлаа ярих уу тийм. Тэгэхээр яг хадгалтын гэрээ гэдэг ингээ ярингуут мэдээж ямар нэгэн зүйл хадгалуулах тухай асуудал яригдчих эхэлж байна тийм үү. Тэгэхээр хадгалуулж байгаа зүйл нь бол нэгдүгээрт болохоор хөдлөх хөрөнгө байх хэрэгтэй. Хөдлөх хөрөнгө тийм. Өөрөөр хэлбэл үүдүүлэх хөрөнгө гэдэг бол газар түүнээс салгамжт зориулалт шин чанараа алддаг зүйлийг хэлдэг. Тэгэхээр газар болон үүдүүлэх хөрөнгөний бүртгэлийн газар бүртгэгдсэн байгаа тийм ээ. Газар, байшин, орон сууц гэдэг дээр орж ирдэг тийм үү. Эннээс бусад хөрөнгийг хөдлөх хөрөнгө гэж авч үздэг. Тэгэхээр энэ хөдлөх хөрөнгийг тухайлсан нэг этгээд тийм хадгалуулагч гэж хэлээ тийм ээ. Хадгалж байгаа этгээдэд дин тодорхой хугацаанд эзэмшилт нь шилжүүлж байгаа ойлголт. Тийм. Тэгээд хамгийн гол нь энд юу яригдж байгаа юм бэ гэхээр тодорхой жишээний хөдлөх хөрөнгийг шилжүүллээ тийм үү? Хүлээж авлаа. Тэгээд мэдээж тэрийг тодорхой хугацаанд агуулах хэрэгтэй болно хадгалах гэж тийм үү? Тэгэхээр тэрний өөрөө орон байрч байдаг юм уу тийм ээ? Эсвэл агуулах сав байдаг юм уу те? Тэрийг гаргана. За мөн дээрээс нь хамгийн гол нь энэ хугацаанд тухайн тэр хадгалуулж байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах буюу хамгаалалт хийгдэх асуудал яригддаг. Тэгээд мэдээж тодорхой хугацааны дараагаар энэ тодорхой хугацаатай болон хугацаа үргэрээ хийгдэж болдог. Хугацааны дараагаар эргээд хадгалуулсан этгээдэд буцааж өгөх ийм л харилцаа гэдэг. Ерөнхийдөө бол тээ. За энэ хадгалалтын гэрээ маань бас хугацааны тал дээр ямар хөө байд юм бол? Яг талууд анханасаа энэхүү гэрээг болонгууд хугацаа зааж хийж болдог. Тийм ээ. Мөн дээрээс нь хугацаагүй хийж болдог. Хугацаатай болоод хугацаагүй хийж болдог тий. Яг зүгээр хугацаатай гэрээн дээр яригддаг яа гэм бэ гэхээр хэрвээ жишээ нь та хадгалуулж байгаа этгээд байгаа би хадгалж байгаа этгээд гэж бодъё л та тийм ээ. Та хугацаанд яг тэднээс хадгалнаа гэвтэр гэрээ хийцээ. Энэ гэрээний онцлог хариу төлбөртэй болон төлбөргүй хоёр хэлбэрээр хийгддэг байхгүй. Тэрний яаж байгаа юм бэ гэхээр би хадгалж байгаа этгээд байлаа та юм хадгалуулж байна да. Тэр тохиолдолд заахаа амьдрал дээр практик дээр дийлэнхтэй бол хариу төлбөргүйгээр хадгалуулцдаг юм тохиолдол байна. Эсвэл хариу төлбөртэйгээр хадгалж болно. Өөрөөр хэлбэл хадгалсныхаа төлөө та хөлс төлөх асуудал яригдж байна тийм үү. Гэхдээ энэ хөлсийг болонгууд хадгалсны төлөө гарч байгаа зардлаас ялгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр би тодорхой өөрийнхөө юмыг агуулдаг байлаа тийм үү. Та тэр миний байшин ч юм уу савнд ч юм уу энийг түр хадгалаад өгөөч гэдэг ингэж тийм үү. Тэгэхээр энийг магадгүй тог цахилгаан хэрэглээд байт юм уу те эсвэл харуул манаачаар хадгалуулсан гэдэг зардал гарч байна да. Энэ зардал бол тустай ойлголт. Хадгалсны төлөөх гарч байгаа зардал
Тусдаа ойлголт. Энэ дээр нэмэгдээд хадгалсныхаа төлөө үйлчлэгээ үзүүлж ийн гэдэг үгнээсээ бид танаас төлбөр авах байна да тий. Ийм болонгууд хадгалсны төлбөр гэсэн ойлголт ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хариу төлбөртэй болон төлбөргүй байна тийм үү? Би яагаад энийг ингэж онцолж ярьж байгаа юм бэ гэхээр та сая хэлж хугацааны тухай ярьж байна тий. Тэгэхээр та магадгүй жишээ надад хагас жилийн хугацаанд хадгалуулна гэдэг ингээд тохирсон бай. Хариу төлбөртэй бай тийм үү? Гэтэл тэр хугацаанд өнгөрчөөд та авахгүй байна гэж байна. За. Тийм ээ. Хэрвээ тэх юм бол одоо би жишээ нь таны тэр хөрөнгөний чи одоо тодорхой басал дээр тог захилгаан байд юм уу, ажиллах хүсчин байдаг юм уу тийм ээ. Эсвэл магадгүй таны тэр хөрөнгө байхгүйгээр өөр хөрөнгийг би хадгалаад магадгүй орлогол боломжтой байсан байна да. Тэрийг мань хааж байгаа учраас магадгүй нөгөө анз гэдэг ойлголтыг бас ярьдаг байхгүй. Анз гэдгийг та би тайлбарлаж өгөх үү? Би сайн ойлгохгүй анз гэдэг. За, анз гэдэг бол одоо яг зөвхөн хууль зүйн нэр томьёо. Иргэд болохоор энийг хэрэглээд байдаг. Тэгээд ямар хоёр ойлголтыг хамааруулж үздэг ойлголт юм бэ гэхээр тухайн гэрээ хийгдэж байгаа талууд тийм ээ гэрээгээ хугацаанд нь зохиосоор чанартай гүйцэтгүүлэхэд тулд анханасаа үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг аргуудыг анханасаа гэрээндээ тусгаж өгдөг. Тэр аргууд нь жишээ нь таны мэддгээр жишээ нь барьцаа байна. Тийм ээ баталгаа байж болж байна, батлан даалт байж болж байна тийм ээ торгуул байж болж байна, алданг байж болж байна гэх юм уу тийм. Хэрвээ та хугацаанд биелүүлэхгүй бол ийм одоо хөшүүргүүдийг хэрэгдэн шүү гэж гэрээнд тусгаж өгсөн юм зүйлсийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг. Анз гэдгийг болохоор хингээнээр хэлэх юм бол торгуул алдан гэсэн хоёр зүйлийн хоёрыг анз гэдэг ойлголтод хамааруулж үздэг. Өөрөөр хэлбэл та хугацаанд хадгалуулсан зүйлээ хугацаанд авахгүй шүү дээ. Тэгэхээр одоо хугацаа хэтэрснээс хойш би бол хугацааныхаа төлбөрийг танаас авсан байгаа гэдэг. Хугацаа хэтэрчлээ одоо би тэгэхээр хохирохгүй тулд яаж яах вэ гэхээр хоног тутамд 0.5 хүртэл хувийн алданг дооцож болно. Эсвэл гэрээн дээрээ угаасаа энэ хүн хугацаанд авахгүй байгаа тохиолдолд нэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тийм ээ өөрөөр хэлбэл тэр хугацааны мөнгө төлөх ёстой мөнгө ярьж байна тийм ээ төлөөгүй байгаа үлдсэн мөнгөнд тухай ярьж байгаа ш. Энэ үнийн дүнгийн одоо жишээ нь юу гэдгийг тодорхой хуваар анханасаа ингэж торгуул тооцсон шүү гэдэг 30% ч юм уу 20% ч юм уу тавьж өгдөг. Яг нь зүгээр торгуул алдангийн нэг онцны юу гэхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% итэрч болдоггүй. Тий одоо хичнээн утсан байсан ч та шүүхтэр очиод одоо нэхэмжил гаргаад маргалтахад дээдлэн 50% хязгаарладаг байхгүй. Яг гэвэл үндсэн үнийн дүнгийн 50-аас итэрэхгүй тэр нэмэгдэж явсаар байгаад гэдэг хязгаарыг хуульд тавьж өгсөн байдаг. Тэр энэ ч утгаараа юу болж байгаа нөхөрөө таны хэлж байгаа энэ гэрээ нөр хугацааны хувьд ярьж байгаа нөхөрөө ялангуяа төлбөртэй гэрээн дээр тийм ээ төлбөртэйгээр хадгалуулж байгаа гэрээн дээр болонгууд хугацаа тавигддаг хугацаа хэтэрх юм бол анз буюу өрн гүйцэтгэх хангалтыг бас ашиглах боломжтой юм гэрээ байдаг. За хадгалалтын гэрээнд одоо хамгийн чухал нь гэх юм бол одоо нөгөө нэг хадгалагч болоод хадгалуулагч хоёрын хооронд харилцаа эцтэй ер нь бол тийм. Ер нь бол тийм. Тэгэхээр яг энэ би юу гэж асуух гээд байна гэхээр хадгалагчийн үүрэг нь ямар байдгийг. За одоо нөгөө хадгалуулагчийн үүрэг нь ямар байдгийг. Та бас энэ хоёрынх нь ингээд тусдах хэрэгтэй. За энэ дээр болонгууд яг зүгээр иргэд рүү илүү ойртуулад яриа тийх үү. Тэгэхээр юу яаж байгаа юм бэ гэхээр та мэдээж тодорхой хөрөнгө нөгөө шаазгаа зүй болоод хийх газар өгдөг шиг тодорхой нэг юм одоо хөдлөх хөрөнгө байж идэг тийм ээ. Тэрийг нэг тодорхой хугацаанд хин нэгний агуулгах саунд байд юм уу, гэр оронд байд юм уу, байшин саунд төр байлгуулах гэж байгаа л ийм л харилцааг хадгалалт гэж яриад байна шүү дээ. Их механикаар хэлэх юм бол тийм үү. Тэгэхээр хадгалж байгаа хүний тухайд болонгууд үндсэн 4 үүргийг л хүлээдэг юм. За үндсэн 3 үүрэг л байгаа юм л да. За нэгдүгээр болонгууд тухайн хөрөнгийг хүлээж авна. Тийм үү. За хадгалуулах гэж тийм үү. За хүлээж аавна. Хүлээж авангуудаа тэрийг түр агуулгах одоо тэр орон байр байдаг юм, орон сууц байдаг юм уу тийм ээ. Агуулгах сав байдаг юм уу. Тэрэндээ байлгана. Тийм үү. Гуравт болонгууд хамгийн гол нь энэ хадгалтын гэрээний онцлог нь хадгалж байгаа зүйлээ хамгаалах үүрэгтэй байдаг байхгүй. Хамгаалах. Хадгалж байгаа зүйл. Тий, хамгаалах. Тэр нь юу болж байгаа юм бэ гэхээр над жил хулгаад алдчихгүй байх. Ус чигэнд норгочихгүй байх тийм үү хөлдөөчихгүй байх хайлуулчихгүй байх ч гэдэг юм одоо нэг тухайн нэг хадгалуулж байгаа эд хөрөнгийн нэг шин чанараас хамаарат тодорхой нэг тийм нэг шалгууд гарч ирнэ дээ. Энэ нөхцөлийг хангах асуудал яригддаг. Тэгээд нэмэлт нэг үүрэг нь юу юм бэ гэхээр мэдээж одоо хугацаатай гэрээ хийгдсэн бол хугацаа дууссан дараагаар хугацаагүй байгаа тохиолдолд хадгалуулсан эд гэдэг хүсэж байгаа хүссэн хугацаанд нь тэр өрөнгөнд буцааж бүрэн бүтэн хүлээлгэж өгөх гэсэн ийм л дөрвийг хүлээж байгаа. Харин хадгалуулж байгаа хүний тухайд болонгууд мэдээж одоо энэ гэрээ нь одоо юу гэдгийг хугацаатай хийгдэж байгаа бол тийм ээ хугацаандаа тэр зүйлээ буцааж авах тийм ээ за мөн дээрээс нь хариу төлбөртэй хийгдэж байгаа бол хариу төлбөрийг төлөх тийм ээ хариу төлбөр гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр хадгалуулсныхаа төлөө өгж байгаа төлбөрийг хэлж байгаа. Тэгвэл ахаад дээрээс нь энэ дээр нэг зүйл яригддаг нь яхаа зүгээр иргэд өөрсдөө альва зүйлийг хийхдээ нэг ялгаж салгаж ойлгодог гэх юм. Одоо ялангуяа монголчууд инженер бизнес хийж байгаа аж ахуй эхэлж байгаа хүмүүс энийг алдаа яадаг гэхээр энгийн нэрлэмж чинь түүц ажиллууллаа гэхэд байна шүү дээ. Ерөөсөө орлогоосоо зардлаа хасаал. За сард би нэг сая 500 оллоо. Зардал нь сая төгрөг байна. 500 мянганы ашигтай гарлаа гэдэг байхгүй. Үгүй л дээ. Энд яаж байгаа юм бэ гэхээр та ажиллаж байгаа шүү дээ. Таны өөрийнхөө ажиллаж байгаа та өөр газар ажиллаж исэн бол хэдэн төрлийн цалин авах байсан бай. Тий. Дээрээс нь таны ар гэрийнхэн тэрэнд ямар хөдөлгөөн зүтгэл оруулсан бэ? Мөн үү? Өөр та ямар их цаг хугацаа зарцуулж явсан мэгд тооцдгүй байгааз. Яг энтэй адилхан
хадгалтын гэрэн дээр болонгууд төлбөр төлнө гэдэг нь болонгууд хадгалуусныхаа төлөө өгж байгаа мөнгө гэдэг ойлголт өөр, хадгалахад гарч байгаа зардал гэдэг хоёр ойлголт өөр. Тийм бааз. За мөн дээрээс нь ахаад магадгүй хадгалуулагч нь жишээ нь тухайн хэд хөрөнгөө юу гэдгийг бүтээгдэхүүний шин чанараас хамаараа те жишээ нь мал амтан байлаа гэхэд өвчтөе мал амтан өгсөн ч байдаг юм уу те. Эсвэл магадгүй эд хөрөнгө байлаа гэхэд тэр нь магадгүй одоо шинэ хугацаанд дуусч байгаа химийн урвалд орох үйс байдаг юм уу тодорхой тийм шин чанарын хэлэлгүйгээр магадгүй хадгалагчид бөхсөн байл та. Тэр тохиолдолд хадгалагч тэр зүйлийг хадгалж явснаас болоод хохирол учирч болно тийм үү. Тийм бол хохирол гарах юм бол тэрийг нь захиран юу төлөх тийм үүргүүд бас үүсдэг. Яг зүгээр хадгалагч тал дээр болонгууд яадаг вэ гэхээр хугацаанд тэр зүйлээ авахгүй ч юм уу те эсвэл хадгалах тэр төлбөрөө төлөхгүй байгаа тохиолдол болонгууд юу яаж байгаа гэсэн үг. Тэр хөрөнгийн түр хугацаанд барьцаалгах ч гэдэг юм уу да те. Одоо тэр нөө төлбөрөө гаргуулж авах ч гэдэг юм уу. Ийм талын ерөнхийдөө нэг суур үүргүүд бол байдаг. За тэгвэл эрх нь ямар эрхтэй гэдэг юм бэ? За мэдээж хадгалагчийн тухайд болонгууд үйлчлэгээ үзүүлж байна тийм үү хадгалж байгаа тийм ээ. Тэр утгаараа мэдээж тодорхой одоо тэр хадгалсны холбогдлолтой тэр зардлыг гаргуулж байгаа хохирол гарах юм бол тэрийгэ барагдуулах тийм ээ. Хариу төлбөртэй байгаа тохиолдолд тэрийгэ шаардах эрхүүд өдр өсөж болно. Энэ гэрээс болоод хохирол гарах юм бол тэрийгэ төлөвлөх ч гэдэг юм уу тийм ээ. Ийм эрхүүд үүсдэг. За ерөнхийдөө хоёулаа бас хадгалалтын гэрээний эрх үүрэг хугацаа онцлог гэд ерөнхий ойлголтуудыг ярьлаа. Тэгэхээр одоо энэ ерөнхий ойлголтууд дээр бас жишээн дээр тодорхойлж ярэ те. За би нэг жишээ танд хэлье. Энэ болохоор нөгөө нэг одоо асрам юу за явж байгаа нэг одоо сая нэг жишээ бодчихсон чинь амралтын газар. За байлаа. Тэгээд амралтын газарт одоо хүмүүс амардаг. Тэгээд амарч байгаад одоо зарим зүйлүүд нь алга болцсон ч байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо бас яг одоо нөгөө тал маань ямар одоо энэ дээр яг зүгээр онцлоод хэлээ. Яг энэ хууль дээр энэ хадгалтын гэрээтэй холбоотой харилцаан дээр зочд буудалд эд хөрөнгө үлдээх гэсэн нэг тийм зохицуулт байдгийг. Гэтэ энийг зөвхөн зочд буудал гэж харахгүйгээр амралт совлол гэдэг одоо аль өөргөөрөнд харъя л да. Тэгэхээр энэ харилцаа болонгууд уг нь ингээд харахаар ялангуяа нэг амралтанд очих ч юм уу те совилд очиж зочд буудалд буух гэдэг. Зочд буудал бол байрлах гэдэг үндсэн харилцаа тийм үү. За совил дээр болонгууд эмчилгээ үйлчлэгээ авах энэ төргээд тодорхой хөрөнгөний хөлсөлтөч гэдэг юм уу ийм олон юмнууд буюу холимог гэрээний шинжтэй харилцаа байхгүй. За. Тэгэхээр жишээ нь таны хэлж байгаа жишээн дээр болонгууд совилд ч юм амралтын газар байж байгаа хүн эд хөрөнгө нь алга боллоо. Энэ яах вэ гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг онцлог тохиолдол нь юу байд юм бэ гэхээр тухайн одоо гэрээ хийгдсэн одоо өдөр байна шүү дээ тийм ээ захиалга өгөөд тийм одоо букинг гэдэг захиалга өглөө. Тэгээд тэр үйл ажил одоо амралт совилаас гарах хүртэлх хугацааны харилцааг ярьж байна тийм үү. Тэгэхээр энэ харилцаан дээр болонгууд яадаг вэ гэхээр онцгойсон тусгайлсан журмаар зохицуулдаг хоёр зүйл нь өөрөө мөнгө болон үнэт зүйлсийг ярьдаг. Тэгэхээр мөнгө болон үнэт зүйлсийг нэг бол тусгай журмаар тэнд хэлж хадгалуулах. Эсвэл одоо зочд буудлуудаар болон одоо нэлээд бас яг арай гайгүй төгчөгдсөн амралт совилийн газруудаар болонгууд сейф байдаг. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж байгаа юм бэ гэхээр тэр сейфтэй байгаа тохиолдолд та тэр үнэт зүйл болон мөнгөө тэнцээ хийж хадгалах хэрэгтэй байхгүй. Тэрвээ тэр тэнд хийлгүүгээр ил байж байгаа даалга болсон тохиолдолд тэр одоо амралт совилийн газар зочд буудал хариуцахгүй байх тохиол яригдана. Харин тэрнээс өөр эд зүйлсийн тухай ярьж болно. Хувцас байж болно тийм ээ. Электрон бараа байж болно. Бусад эд хөрөнгүүд байна да тийм ээ. За ийм хөрөнгүүдийн тухайд болонгууд яадаг вэ гэхээр тухайн одоо амралт совилийн газар тухайн одоо жишээ нь хугацаанд бол бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг давхар хүлээж идэг байна. Тэгэхээр энэ ч утгаараа юу хэлж байгаа юм бэ гэхээр та гадагшаад очиж байгаа амралт зугаалж болно тийм ээ. Тодорхой амралтын газар совилийн газар очиж болно. Зочд буудал бууж болно. Тэр тохиолдолд болонгууд мөнгө болон үнэт зүйлсээ бол нэг бол сейфэнд хадгалуулах. Тэр өрөөнд чинь тодорхой угаасаа кодтой сейф байгаа тийм ээ. Тэр нь хадгалах эсвэл тодорхой журмаар тэр зочд буудалд энэ бүрэн бүтэн хангаж байршуулах асуудал заавал байх ёстой л гэж бэлтгэдэг. Тэрнээс бусад тохиолдолд эд зүйл алга болж байгаа. Бусад эд зүйлс тийм ээ хөдөлгөх хөрөнгө ярьж байгаа тийм ээ алга болж байгаа. Одоо хулгайд алдагдах ч юм уу сэрэмж алдагдах тийм ийм тохиолдол болонгууд тухайн байгууллага хариуцах үүргийг хуулиараа хүлээдэг. Тийм. За бас нэг жишээ одоо нөгөө нэг өвлийн улирал болохоор нөгөө машинуудаа тусгай нэг газар ингэж байрлуулдаг шүү дээ. Тэгэхээр зарим нөгөө нэг толин алга болчлоо ч гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдол. Яг зөвхөн саяны тэр амралт совилттой холбоотой ч нэг зүйлийг хэлэхэд юу болж байгаа юм бэ гэхээр жишээ нь би нөгөө хадгалтын гэрээ ирэх гэдэг шүү дээ тий. Өөрөөр хэлбэл тухайн одоо байгууллагатай нөгөө жишээ нь юу хэлээ шүү дээ тийм ээ. Одоо за амралтанд амрах ч гэдэг юм уу бодогч буудал буух ч гэдэг юм уу тий. Тэгээд өөрийнхөө тээврийн хэрэгслийг тэр хадгалтын одоо нөгөө нэг одоо тэр байрлаж байгаа тэр гэрээн дээрээ тийм ээ. Одоо тээврийн хэрэгслээ бас оруулаад тэр зохицуултыг оруулчихсан тийм ээ. Мөн дээрээс нь тэрнийг одоо чинь төлбөртэй зохицуул дээр байршуулах ч гэдэг юм уу тий. Ийм тусгацсан байгаа тохиолдолд
тухайн одоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсныг тухайн одоо жишээ нь тэр нэг амралт суурилын газар бол зочд буудал хүлээх ийм зохицуулалттай байдаг. Тэгэхээр энд өөрөө нөгөө гэрээ яригадаад байгаа зү тэ. А зүгээр яг гэрээний хэлбэрийн тухайд аваад үзэхээр би асуух байхад дэлгэрүүлээд ярьчих тэ. Ер нь бол гэрээ болон хилцэл гэсэн ойлголт байгаа. Ер нь иргэний хэвцүү харилцаан дээр. Тэгэхээр хингийнээр хэлэх юм бол хилцэл болгон гэрээ болдоггүй. А гэрээ болгон хилцэл болдог гэж үг байдаг байна. Дурлал болгон амьдрал болдгоо гэдэгтэй адилхан л да. Тэгэхээр яаж байгаа гэхээр хилцэл хийгдэж байна. Ялангуяа амьдрал өөрөө бизнес их баялаг тэ хүн хиндэж юу гэж амлаж болно. Гэхдээ гарын үсэг зурж баталгаажаагүй бол энэ өөрөө үнцний үзүүл болдог байна. Өөрөөр хэлэх юм бол гэрээ гэдэг бол ингээд харахаар цаасан дээр буусан гарын үсэг зурсан зүйлийг гэрээ гэж хэлнэ гэж харах гэдэг байна да. А гэтэл хилцлэр дамжаад үүргүүд үүсчдэг байна. Шууд амаар ярьчих. Тий, гэрээ одоо болоо гэжсэн хилцлэр дамжиж үүрэг үүсч болно. Одоо шин цочсондоо цогцсон гэдэг шиг гинт гэрээ хийгдсэн мэрэгс болт байхгүй шүү дээ. Талууд тусанчлаа илэрхийлж ижил инженеөр хилцлийн замаар дамжиж гэрээ болж байна да. Гэтэл энэ дээр нэг юм дөрвөн янзын хилцлийн хэлбэр байдаг юм л да. Тэгээ энэ юу гэдэг вэ гэхээр за бичгээр хийх хилцэл гэж ойлголт байна. За түрүүний хэлдэг гарын үсэг зураад тийм юм болж байна. Амаар хийх хилцэл гэсэн ойлголт байна. За жишээ нь юу гэдэг гэхээр та өглөө босоод автобусанд суугаад явж байна тийм. Тэглээ гэхэд таныг хилцэл хийсэн гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ гэхээр автобусны билет тайз тасалбар мөн энэ хилцэл хийгдсэн буюу дээрлэлт хайрланд оролцсон байна гэдгийг харуулж штэ. А гэтэл энээс гадна дахиад хоёр нэг сонир ойлголт нь юу юм бэ гэхээр дуугүй хүлийн зөвшөөрөх. За дуугүй хүлийн зөвшөөрөх. А тэгээд бодит үйлдэлэр гэсэн хоёр ойлголт байдаг байхгүй. За. Тэгээд жишээ нь одоо тий дуугүй хүлийн зөвшөөрөх гэдэг нь жишээ нь одоо юу гэдэг би тантай одоо урд нь ингээд жишээ нь юу гэдэг та манай одоо би байр түрээслүүлдэг бай гэж бодъё те. Та манай байранд амьдардаг бай гэж бодъё те. Тэгсэн чинь бид хоёр жилийн гэрээ хийчихсэн. Тийм ээ. За ингээд явжсэн жилийн хугацаа дууссан. Хин аль нь талуудын хин аль нь те. Та бүхэн аль нэг энэ гэрээг цуцлах тухай юу ч яриаггүй. Дууссан ирнэ одоо тэр цаашаа тэгсэн мөртөө та амьдраад байдаг би юм дуурахгүй яваад байдаг. Гэтэл яг сарын эцэстээ төлбөр төлөх болсон чинь та 20 хоноод алга болчих чинь шүү дээ. Гэтэл энэ 20 хоногийн хугацааны мөнгийг яах вэ гэж яригдах гэдэг шүү дээ. А нөгөө хүн болонгод уучлаараа хугацаа дууссан байгаа гэж ярих гэдэг байна да. А би болохоор үгүй ээ уучлаарай эн чинь хугацаа дууссан гэсэн таараа гарахдаггүй хэлээгүй учраас би байх хэрэгтэй байсан та мөнгө төлөх хэрэгтэй гэж шүү дээ. Тэгэхээр энэ талууд өмнө нь харилцаж байсан харилцаагаа яаж гинөө. Заавал гэрээчлэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр яаж гинөө. Тий дуугүй хүлэн зөвшөөрөх замаар энэ гэрээний харилцаа үргэлжлэх боломжтой байдаг байхгүй жишээ. Тийм бааз. А бодит үйлдэлэр гэдэг дээр ярингууд жишээ нь та тухайн гэрээн дээр болонгууд ямар нэгэн байдлаар амаар тохироогүй бичгээр хийгээгүй бүр дуугүй хүлэн зөвшөөрөх тодорхой үйлдэл хийсэн тэр нь таны хүлэн зөвшөөрсөн байх үндэслэл болчихж байгаа юм. Их сонь. Жишээ нь энд камер ажиллаж байна гэж бичсэн байдаг шүү дээ. Тийм. Тэр нь өөрөөр та бичүүлэхээ зөвшөөрч байна гэсэн үг шүү дээ. Тийм бааз. А бас дээрээс нь ресторан ч юм уу тодорхой үйлчлэгийн газар яваад орохоор та эд зүйлээ одоо тийм ээ өөртөө хадаад сэрэмжлээрээ хэрвээ алгуулсан манай хариуцахгүй шүү гэдэг ингээд нэг юм сануулга тавьчихсан байна. За гэж яваад орчих байгаа шүү дээ. Үйлдэлээрээ тэр зөвшөөрсөн харуулад байна да. Би энэ болгоныг яагаад яриад байгаа юм гэхээр ялангуяа энэ хадгалтын гэрээн дээр болонгууд заавал юм бичгээр хийх гэсэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй байхгүй. Тэм учраас дуугүй хүлэн зөвшөөрөх буюу одоо бодитоор үйлдэлээр энэ гэрээ хийгдэх тохиолдол байдаг. Тэгэхээр одоо миний ойлгосноор бол хадгалалтын гэрээ гэдэг чинь одоо нөгөө түрээслүүлэгч нөгөө камер одоо энд камер байхгүй байх гэдэг чинь ер нь бол хадгалалтын гэрээнд орно гэсэн үг. Яг шууд сая бид жишээ болгоо харин та шууд татаа ойлгочих чинь. Энэ ялгаатай зүйл. Жишээ нь одоо бүр энгийн жишээн дээр ярих уу те. За нэг нөхөр ингээд дугуй унаад ажилдаа явдаг гэж. Одоо гэр нь автобусны буудлаас хол юм байна л да. За. Тэгээд би энгийн жишээ ярьж байгаа шүү. За тэгээд автобусны буудлын хажууд болонгууд нэг айл байдаг ус их том хашаатай. Тэгээд тэр залуу болонгууд дугуйгаа унжирж ашаанд дугуйгаа тавьчаад цаашаа автобусны цугаа яваад өгчдөг гэж л та. Тэгээд яг хөө тэр айл нь ч нэг хайхтар дургуцаагүй. Тэгээл нэг нэлээд хугацаанд явж. Тэгээд бараг 2-3 сар явжсэн нэг өдөр дугуйгаа налболчихж байгаа. За. Тэнгүүд одоо энийг яах вэ гингүүд нөгөө дугуйгаа үлдээсэн нөхөр болонгууд одоо би энэ хашаанд тавьсан дугуй алгуулсан. Тэгэхээр энэ хашааны эзэн төлж таараа гинэ үстэй. Тийм бааз. А гэтэл хашааны эзэн болохоор одоо ч амар байна уу гэсэн биш гайвалуу гэдэг шиг те. Хүн яг юм тавиад байхаар нь за яах вэ гэд би зүгээр л барыг тусалсан гэдэг шиг те. Ингэсэн гэтэл дугуй алгуулсан яхаараа би хэвлэх хэрэгтэй ингээд эхэлж байна да. Тийм бааз. Тэгэхээр энэ дээр яригдж байна уу гэхээр талууд нэгдүгээрт яг одоо юу гэдгийг хугацаа тавиад юм уу те. Эсвэл нөхцөл тавиад хариу төлбөр тавиад ч юм уу ингэ хийгдсэн байна уу? Гэхээр үгүй болчихж байгаа биз. Тийм ээ. Тэгээд мөн дээрээс нь энэ хүн ямар нэгэн байдлаар дугуйгаа харуулсныхаа төлөө төлбөр төлсөн үү? Төлөөгүй.
гэдэг асуудал ярьж эхэлж байна да. Тэгэхээр энэ дээр одоо ярьж байгаа нөхөр нэгдүгээр энд бол ямар ч байсан хадгалтын гэрээний харилцаа бол үсэг байна гэж ярих гэдэг. Нэгдүгээр талууд ерөөсөө. А гэхдээ нөгөө нэг асуудал нь ярьж байгаа юм бэ гэхээр бас нэг өөр нэг жишээ яриа. За нэг айл байжээ тэгээд нүүх болж хашаан амьдардаг гэж л дээ. Таашаага зараад нүүх болж. Тэгээд нэг одоо нэг машин хөлслөл нүүн штэ нөгөө хэр баяжснаа мэдийг нүүж үзэх хэрэгтэй гэдэг шиг манайхан чинь яг нүүх болохоор л хэрэг навчруулснаа мэддэг үст. Тэгээд машин дээр ачаад байдаг багтдаг. За нэг 2 3 юм үлдчихэлтэй. Тэгэнгүүт нь одоо олон жил хөрш болсон юм чинь байсан юм чинь гэж бодоод чинь хажуу айл да. Энийг нэг төр ахуулж байгаа чи яашаанда тийм ээ танах чинь нохотой тий одоо асуудалгүй. Тэгээ бид нар нэг ирээд нэг 14 хоногийн дараа ирээд авчиж гэдэг юм нэг юм хэлээд гисэн. А тэгээд нөгөө айл болонгууд мэдээж нөгөө хөршийн халуун танилын нүүр халуунгууд шиг зөвшөөрөөд ингээд үлдчихэлтэй жишээ. Тэгээ нөгөө айл чинь 14 хоногтойч магадгүй амжаагүй бай. За амжсан байсан ч хамаагүй тий. Эргээд нөгөө юм өдөөсөө айл чи хүрээд ирлээ. Энэ бол хадгалуулагч бол таарч байна да. А нөгөө тал болохоор хадгалагч за тийм ээ гэдээ одоо зөвшөөрсөн байна да. Ямар гар сураагүй. Хэлбэрийн үе заавал бичгээр явах гэсэн шаардлага тавигдаагүй учраас за тэгээд ингээд дахир зөвшөөрсөн бай. Тэгсэн одоо хүрээд ирсэн чинь нөгөө хашаанд тавьсан байсан 3 юм нь алга болсон. За. Баял да. Тэнгүүд одоо нөгөө заа гэд үлдээсэн айл төлөх хэцүү. Тийм байгааз? Ямар би аваагүй те зүгээр л тусаа гэж бодсон. Тэг гуйсан тийм үстэй. А нөгөө тал болонгууд за ямар ч байлаа гэсэн тэнд ингээд тавьсан гэж бодсон итгэцэн явж идэг. Тэг хүрээд ирсэн чи байхгүй болчингууд за хазаага хаяа явж бас хэцүү болчихж байгаа. Одоо энэ дээр юу үсэж байгаа юм бэ гэхээр саяны тохиолдол хадгалтын гэрээ одоо бий болсон гэж үздэг юм л да. А гэхдээ нэг асуудал байгаа. Энэ гэрээ хариу төлбөртэй байсан төлбөргүй байсан гэдэг асуудал яригдж байна. Хэрвээ хариу төлбөртэй байгаад тийм үү. За энийг би энд байлгая. Тийм ээ. Та бүрэн бүтээрлэл хангаж байгаарай. А би танд нэг 200 сая төгрөг өгье гэдэг. Төлбөр төлчихсөн энэ нь гэрчээр нотлогдож байгаа тохиолдолд бол одоо хадгалтыг хийж байгаа этгээд буюу хадгалж байгаа этгээд нь үр үүсэж байгаа. Одоо хохирлыг бүрэн маргадах асуудал яригдана. А гэтэл мөнгө төлөөгүй байна. Тэгэхээр мөнгө төлөөгүй тохиолдолд шүүхийн практик бол мэдээж янз янзаар шийдэгдэж байгаа л да. Гэхдээ биний бодит одоо энгийн нэг бодтой жишээнээр аваад үзэхэд бол жишээ нь энэ төлбөр төлөгдөөгүй байна шүү дээ. Тэгэхээр хариу төлбөргүйгээр хадгалтын үүрэг хүлээсэн этгээдийн үед болонгууд өөрөө илт хууль бусаар тийм ээ одоо гэрээгээ зөрчөөснөөс бусад тохиолдолд бас үүрэг хүлээх хэсэг асуудал нь эргэлзээтэй болж байна. Алгаж байна. Илт хууль бус гэдэг нь ялж байгаа юм гэхээр нийтээр хүлээн зөвшөөрсөн хим хэмжээг илт зөрчсөн тий. Бүр улаан цай тэрийг нь өөрөө авчиад хүнд ингээ зараа борлуулсан нотлогдсон ч юм уу тий. Эндээс л биш л бол тэгээ эсвэл хаалгаа онгорхоо цоожгүй орхисон ч үгүй юм. Хүн авах нөхцөлийг бүр өөр улаан цай өөрөө бий болгосон тогтоогсоос бусад тохиолдолд энэ хүн өөрөө тухайн хэзүүлийг өөрөө бас хохирлыг барагдуулах эсэх асуудал нь өөрөө харьцангуй ойлголцож өрч байгаа. Тийм. Одоо энгийн жишээгээ тайлбарлах тийм. За одоо нөгөө нэг сая 200 сая төгрөг өгөөд нөгөө хүнд хадгалуулчлаа. Би энд ингээ өгсөн гэд тэр нь хамгийн гол нь нөгөө гарын үсэг зурж 200 сая төгрөг би энэ хүнд өгсөн гэдэг тийм баталгаа бол байхгүй шүү дээ. Зөвхөн тэр хоёр хүний хооронд хийгдэж байгаа гэрээ тийм үү? А тэгсэн чи одоо нөгөө шүүхийн байгууллагад очиод би энэ хүнд ингээ 200 сая төгрөг өгсөн юм аа. Түр хадгалж ийгээд тэгээ тэр хугацаанд нь би ингээ мөнгө өгсөн. Гэтэл одоо миний мөнгө байхгүй болгочлаа гэдэг тэр зүйлийг яаж мэдэх вэ шүү? Ингээр хэлэх юм бол яаж нотлох вэ гэдэг юм ярих гэдэг шүү дээ, тий. Яг нь нотлогдоогүй үнэн худалдаа тэнцэнэ гэдэг зарчим байдаг. За. Таашны үний юм ярьж болно. Нотлох хэрэгтэй. Яаж нотлох юм? Харин тий. Өөрөөр хэлбэл шүүгч бол таныг ямар үнэмшилтэй царайтай ярьдаг хүн бэ гэж шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэгэхээр нотлох баримттай л үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр нотлох баримт нь яаж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт тэр цаасаар нотлох баримт байна уугүй. Эсвэл хоёрдугаарт хүнлэнгийн гэрч байсан уугүй. Дахиад нэг үү? Тий. А эсвэл ахаад дээрээс нь тэр мөнгийг тэр хүн бэлнээр биш дансаар тэр хүний дансаар хөржүүлсэн гэж болно шүү дээ. Гэх мэтчлэн одоо тодорхой нотлохооны их сурвалжийн өөр ямар их сурвалжуудаар нотлогдох боломжтой вэ гэдгийг бас хайж эхэлнэ л дээ. Тэгэж явж хагаад нотлогдчихиж өөрөөр ингэн нэрээ нотлохоо юунд ач холбогдолтой юм бэ гэхээр таны гин буруутайг эсвэл гин буруугүй гэдгийг нотлох гэдэг байгаа байхгүй. Түүнээс биш нотлох гээд байна гэдэг нь таныг заавал яллах гээд байгаа даа биш байхгүй. Тэрийг их ойлгох хэрэгтэй. Иргэд заримдаа ингээ нотлох баримт ингээ яриад эхлэнгүүт угаасаа би юм чи үний юм чи яад ингээд байдаг. Би тэр юм чи яад ингээд уучлаарай. Энд чин таныг буруутай гэдгийг нотлох гэдэг биш байхгүй. Нөгөө талаасаа бас буруу гэдэг чинь нотлох гэдэг байхгүй. Нотлохооны чинь гол үндсэл нь өөрөө тэрэндээ байдаг. Тийм болохоор бас сайн нотлохоотой байх хэрэгтэй юм шүү дээ. Яг үнэ. За тэгээд хадгалалтын гэрээтэй холбоотойгоор би бас яг анх хадгалалтын гэрээ гэж одоо бодохоор нь шууд надад хамгийн түрүүнд туссан зүйл юу гэхээр нөгөө хүмүүс ломбарданд
маш олон зүй юмнуудаа тарьдаг шүү дээ тийм. Тэгээ тэр дунд чинь угаасаа хоёр тал гарын үсэг зурж гин, би авж гин, чи ингэж гин гэдэг зүйл яригдж байгаа учраас би нөгөө лабораторийн асуудлыг юм болоо гэж бодож исэн байхгүй. Зөв. Тэгэхээр яг нөгөө би нэвтрүүлгийн хэлсэн те хадгалдаг ярингууд хүмүүс чинь хадгаламжтай андуурлагч юм уу те эсвэл нэг гэдэг ингээ ойлгоод байна шүү дээ те. Гэтэл яг зүгээр таны над ярьж байгаа дөр болон санхүүгийн зурчлалын байгууллагууд те одоо жишээ нь за ломбард ажиллаж хамгийн жижигээс банк үссэн байгууллагч үү юм. За яг арилжааны байгууллагч юм тодорхой барьцаатаагаар одоо зээлдүүлж байгаа шүү дээ мөнгө зээлдүүлж байгаа те. Энэ дэр болонгууд яг зүгээр арай өөр зохицуулалт хэрэгдэж байгаа. Энэ барьцаалан зээлдүүлэх үйлчлэг гэдэг юм уу те эсвэл хадгаламж гэдэг юм өөр юм гэж. Зүгээр яг энэ дээр би нэг зүйлийг хэлэхэд юу гэхээр би хадгалтын гэрийн дээр нэг дөрвөн янзын юм яригддаг гэж байгаа нэг хадгалтын онцгой одоо гэрээ гэсэн нэг ойлголтыг би жишээ болгоод урьдсан шүү дээ. Энэ дээр жишээ болгоод ярихад яаж байгаа юм бэ гэхээр хадгалтын онцгой гэрээ гэсэн ойлголттой нэг сони юм байдаг. Яг тандны наадтай ойролцоо жишээ л дээ. Тэгээ ямар ойролцоо жишээ байгаа юм бэ гэхээр жишээ нь төрлийн шинжээр тодорхойлогддог тийм ээ. Одоо юу гэдгийг одоо төрлийн шинж тодорхойлогддог гэдэг нь яаж байгаа юм бэ гэхээр чанар тоо ёсоор нь буцаагаад өгөхөд яг өөрөөр хэлбэл солигдсон байсан ч тэр тоо чанарын хувьд алдагддаггүй эд хөрөнгүүд гэж байна л да. Жишээ нь юу ярьж байгаа юм бэ гэхээр мөнгө байна. Тэ. Тэгэхээр хүмүүс жишээ нь мөнгөө хүнд хадгалуулж болох уу гэдэг асуудал ярих гэдэг шүү дээ. Болно шүү дээ тэ. Хүмүүс зөвхөн банкнд мөнгө хадгалуулдаг биш. Тодорхой хүнд бас мөнгө хадгалуулдаг да тэ. Тэгэхээр жишээ нь энэ яаж байгаа юм бэ гэхээр заа нэг одоо жишээ нь 5 сая төгрөг байлаа гэж бодоход тодорхой хугацаанд хадгалалтын гэрээ хийгээд мөн үү. За танд хадгалуулъя гэдэг өгчөж байгаа байхгүй. Гэхдээ энэ онцгой гэрээ гэдэг нь нөгөө хадгалтын гэрээс юугаар ялгаатай юм бэ гэхээр нөгөө хадгалтын гэрээ чинь болохоор би жишээ нь танд ингээд машина ч юм уу түр хадгалуулсан байл та. Тийм ээ. Тэглээ гэхэд тэр машиныг та энэ хадгалтын гэрээний журмаар бол та унж ашиглах ёсгүй байхгүй. Ойлгогдож байгаа юм. Зөвхөн эзэмшилт чинь түр одоо бүрэн бүтэн байдлаар хангах зорилгоор танаа одоо жишээ нь ашаат ч юм уу агуулгах ч юм уу тавьсан байгаа байхгүй. Бусдын эд хөрөнгийг одоо жишээ нь үн төлбөрөөр ашиглах харилцаа бол байдаг. Энээс ялгаатай нь яаж нөхөрэ тэр хадгалуулж байгаа зүйлийг тэр хадгалж байгаа этгээд нь ашиглах тийм үү цэцэн цуулах хэрэг байдаггүй байхгүй. За бүр үнэхээр онцгой тохиолдол ярих юм бол жишээ нь тэр машиныг нь тэр байрнаас нь хөддөхгүй бол юм нураад эвдчих гээдсэн ч байд юм уу те. Эсвэл тэр хүнд бүр үнэхээр одоо ихнэрэн ч юм уу хин нэг нь ойртны хүн биеийг муутчихсан те. Тэр хүнийг яалч юмдаг тавьж хантуул тэр машиныг авч унсан ч юм уу ийм тохиолдол өөр. Ер нь бол энийг ашиглах зүйл ёсгүй байдаг. Гэтэл онцгой хадгалтын гэрээ гэдэг бол яаж байгаа юм бэ гэхээр жишээ нь тэр төрлийн шинжилгээр тоглож байгаа зүйл буюу тэр нөгөө юу штэ мөнгө байна гэж бодъё тийм ээ хадгалуулсан байна гэдэг нь тодорхой хугацаанд тэр мөнгийг таны өмчлөлд шилжүүлчихэж байгаа байхгүй. Та тэр мөнгийг захирцуулж болно. Тийм үү? Харин нэгсэн үед буюу эсвэл хугацаа дуусахад та тэр мөнгийг яг тоо ёсоор надад өгөх ёстой болно таарч. Тэгэхээр мөнгө өөрөө зарим эдгэрнгээс ялгаатай зүйл байгаа даа. Тэгэхээр энэ нь бол яг зүгээр ингээд харахаар хүмүүс эн чинь зээлээс ямар ялгаатай ингэж хэлж магадгүй л дээ. Тийм ээ? Зээлийн гэрээ бол нэгдүгээр хүү тооцож байгаа. Тийм үү? Хоёрдугаар болонгууд талууд тодорхой мөнгө хөрөнгийг тодорхой хугацаанд эргэж төлөх зорилготой байна шүү дээ. Гэтэл хадгалтын гэрээний онцлог болохоор нэг талдаа энэ өөрөө яаж яах вэ гэхээр өмчлөлт нь шилжүүлж чинь тийм үү? Хоёрт болонгууд хадгалуулж байгаа этгээдийн эрх ашиг илүүтэй үздэг байхгүй. Хадгалж байгаас илүүтэйгээр. Тийм. Онцлог нь. Тийм учраас энэ 20 зээлийн харилцаа шиг харагдаад байгаа. Гэхдээ нөгөө талаас харах юм бол нөрөөс мөнгө хадгалуулдаг харилцааны нэг илэрхийлэл. Тэгээ яг зүгээр энэ дээр нэмэгдээд нэг зүйлийг хэлэхэд одоо яг билүү бизнес талаас нь ярихад одоо энэ нөгөө бараа бүтээгдэхүүнүүдийг одоо чинь гаднаас ингээд экспортлж юу импортлж юм оруулж ирж штэ тийм ээ. Тэнгүүтээ энэ тодорхой барааг за мөн дээрээс нь эсвэл одоо юу гэж болно штэ тариа, гуурил, ногоо тэргээд одоо ингээд тодорхой бүтээгдэхүүнүүд байна да. Тэр бүтээгдэхүүнүүдийг тодорхой хугацаанд тодорхой барааны агуулгах шаардлагатай болдог шүү дээ. Тийм ээ одоо нэг шалтгаан юу юм бэ гэхээр нэгдүгээр заримдаа манай чинь жишээ хүнсээ ногоо гэхэд яг нэг тариа ногооны хураалтах хөдөл асар хямд орж ирдэг мөртлөө бусд үед болохоор асар өндөр өсөлттэй болж өсөж шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь нэг үнсний зойр байдаг юм уу тодорхой агуулгах ийм харилцаан дээр хадгалтын гэрээ яригддаг. Энэ бол тэгэхээр өөрөө бизнесийн харилцааны нэг хэлбэр байгаа даа. Тийм. Тэгэхээр энэ дээр болоод аваад үзэх юм бол жишээ нь тухайн эд зүйлийн тийм ээ гаднах байдлаас нь хараад тэр эд хөрөнгийг одоо жишээ нь чанарын болон ямар нэгэн байдлаас сабаглаа болон догодолтой байна уу гэдгийг шалгаж үзэж хадгалт хийж байгаа этгээд энэ дэрийг авдаг. Энэ өөрөө тодорхой хугацаатай байдаг. Энэ өөрөө цэвэр бизнесийн зарчим буюу одоо хадгалах ажихын үйлчлэгээ үзүүлж байгаа бизнесүүдэд ашиглагддаг энэ гэрээ байхгүй. Тийм. Тэгээ энэ гэрээн дээр болонгууд одоо жишээ нь юу гэдгийг хугацаанаас өмнө эд хөрөнгөө авах асуудал яригдах юм бол уучлаарай анханасаа тохирсон хугацааныхаа төлбөрийг төлөх үүрэг хүртэл өсөж идэг байхгүй. Энэ өөрөө цэвэр бизнес ярилцсан тийм байгаа зү. Жишээ нь та 3 сар хадгалуулна гэж 1 сар болчиход авах гэж байгаа бол уучлаарай. Тэр үед л
одоо нэг хадгалж байгаа бизнесийн хувьд болонгоо тэр үед л яг сезоны үе байсан байхгүй. Тэрнээс хойш бүх хүн хадгалуулах зорио олцсон байж хаа та нар гарчингууд би орлогоо яах юм бол тоо өрч байна да. Жишээ нь энэ тохиолдолд болонгууд иймэрхүү хатуу залтуудыг гэрээндээ оруулж ирдэг. Уучлаарай та хугацаанаас өмнө зүйл авах гэж байгаа бол яах нь та хадгалуулах анхны гэрээ хийсэн үний дүнг бүрэн төлөх ёстой гэдэг ч юм. Энэ өөрөө цэвэр одоо бизнесийн харилцаанд ашиглагддаг ийм агуулгын системүүд байна шүү дээ. Тийм энэ дээр гэдэг зүгээр яг нэмээд хэлэхэд бол энэ дээр болонгууд нөгөө дөрөвний хэлцээ төрлийн шинжилгээ тодорхойлогддог тоо чанар тоо ёсоор гэж шүү дээ. Тэрэн дээр нугсааны будаа, гуурэл, ногоо гэж ярьж шүү дээ. Энэ зүйлсийг одоо жишээ нь хадгалуулж байгаа хэдийн төрөнгийг одоо гэрээнд өөрөөр заагааг бол тусгайлан хадгалах хэрэгтэй. Гэтэл нийлүүлээ хадгалчихдаг тохиолдол гараад ирдэг байхгүй амьдрал дээр. Тэр тохиолдолд дундын хөрөнгө болоо өрч шүү дээ. Та 3 тонн би 3 тонн хүмүүс хийсэн гэсэн чинь нийлүүлэл нэг газар хийсэн. Тэгэхээр 6 тонн болоо өрчдөг. Одоо би энийг яах вэ гэдэг асуулт яригдж шүү дээ. Тэр тохиолдолд нөгөө хадгалж байгаа этгээд нь хариуцлага хүлээгээд тухайн хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөж байгаа хөрөнгө гэж үзээд яг хэмжээгнээс салгаж ялгаж өгөх хэрэгтэй шиг тийм үү. Ингээд нөгөө амьдрал өөрөө баялаг учраас өөр зохицуулалтууд гарч ирдэг. За баярлалаа. Тэгээд бас яг төгсгөлд нь та хадгалалтын гэрээ гэж яг юм аа гэдэг дахиад нэг яг бацаад хэлэх үү те. Зөвчөдтэй сонсогчдод өрөхгүй. За ихэнх нэрэлээ. Хадгалалтын гэрээ гэдэг бол хоёр талын гэрээ. За мөн дээрээс нь нөр хариу төлбөртэй төлбөргүй байж болдог. Хугацааны хувьд бол хугацаатай болон хугацаагаар тохирч болдог, тийм ээ. Ялангуяа энэ харилцаа ямар тохиолдолд илүүтэй үүсэж байгаа юм бэ гэхээр хөдлөх эд хөрөнгийг, тийм ээ, тодорхой хугацаанд агуулгах шаардлагатай болж байна, тийм үү? Та өөрөө офисгүй, та өөрөө байр байшингүй, та эсвэл тухайн үед яг хэрэглэх шаардлагагүй тодорхой хөдлөх хөрөнгө байна да. Тэр хөрөнгийг хэн нэгэн боломжтой, тийм ээ? Одоо байр орон сууцтай, та агуулгах савтай, тийм ээ? Офстай ийм этгээдэд тодорхой хугацаанд одоо итгэлцлийн үндсэн дээр мөн үү те бол тусуулах гэж яриа л да те тусалцааны үндсэн дээрээс тодорхой хүний одоо эзэмшилт төр шилжүүлж байна. Гэтэл энэ шилжүүлснээс болоод одоо тал талууд дүр дагаврууд үүсдэг те нөгөө хөрөнгө нь алга болох, дуутах, эсвэл магадгүй химийн урвалд ороод муудах, чанар нь алдагдах гэх олон асуудлууд үүсэж шүү дээ те. Тэгээ энэтэй холбоотой харилцаан дээр болонгууд нөгөө цэвэр итгэлцэлчин өөрөө эргээд хариуцлага гэдэг ойлголтыг бий болгоод яаж гинөө бүр одоо хохирол барагдуулах энэ асуудлууд яригдаа зардал мардал гэдэг барьцаа гэдэг бүр олон асуудлуудыг араасаа дагуулж идэг. Тэгээ тийм учраас энэ хадгалт гэдэг ойлголтыг иргэд хуулийн этгээд хоорондоо бол нэг ярьж уралж байна. Эсвэл бүр аж ахуйн үйл ажиллагаа буюу одоо тийм ээ бараа хадгалах агуулгатай холбоотой харилцаа болгож юм биш хоёр салгаж хардаг. Тэгээ энэ харилцаан дээр болонгууд хадгалтын гэрээ гэдэг ойлголт өөрөө их чухал зүйл байдаг юм аа. Тэгээ энэ дээрээс үүдээд их олон одоо жишээ нөгөө хадгалуулсан зүйлийн хамгаалалтын асуудал, бүрэн бүтэн байдлын асуудал те хохирлын асуудал олон зүйлсийг ингээд дагуулж идэг ийм харилцаа байт юм аа гэдэг одоо иргэдтэй ойлгуулж илээ. Тэгээ мэдээж нөгөө таны хэлсэнчлэн энэ өөрөө хадгаламжаас их ондоо ойлголт. Бас дээрэс нь барьцаалж тодорхой хин нэгний тийм ээ хөрөнгийг зээлэх ч юм уу те ийм зорилгоор хин нэгний эзэмшил тодорхой хөрөнгө төр байршуулах гэсэн ойлголт бас өөр ойлголт юм байна. Тийм ээ энэ хадгалуулж байгаа зүйлийг нөгөө хадгалж байгаа этгээд нь би эзэмшилтэй байлгаж байгаа гэдэг үүднээсээ захирамжуулаад юм уу эсвэл бас ашиглах тийм ээ ийм ирэхгүй байдаг юм байна. Тийм ээ ийм харилцаа юм аа гэдгийг ойлгуулж л гэж. За баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт бас яг ямар сэдвээр ярилцах вэ? За дараа 7 хоногт би бас энэ даалгаврын гэрээ гэж нэг ойлголт байдгийг. За даалгаврын даалгавар тий. Одоо яг ингийн за яг их ингээр хэлэх юм бол одоо жишээ нь ийм ойлголтыг ярьж байна л да. Одоо сая энэ нөгөө яг өнөөдрийн гэрээтэйгээ холбоотой яриа л да. Тий хадгалтын гэрээгээд ярингууд хадгалт хийж байгаа хүн бол тодорхой үүргийг хүлээж байгаа болж юм тийм үү. Гэхдээ гол үүрэг нь яадаг вэ гэхээр тэр хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд тодорхой үйлдэлийг шаардлагатай болдог. Багац одоо жишээ тэр нэг хөлдөөхгүй байх, хайлуулахгүй байх, хулгаад алдахгүй байх гэл тэ энийг ярьж ирсэн тийм үү. Тэгвэл даалгаврын гэдэг гэрээ гэдэг ойлголт нь даалгавар өгж байгаа, даалгавар хүлээн авч байгаа этгээд хоёрын хооронд үүсдэг тодорхой зүйлийг гүйцэтгэх үүрэг үүсэж идэг. Тий. Тэгээ энэ мэдээж одоо юу гэдэг нэг ажил гүйцэтгэх тусалцаа үзүүлэлттэй холбогдсон гэрээний бүлэгт хамаардаг иргэний хувьд дээр. Гэхдээ энэ нөгөө л ажил одоо гүйцэтгэх хөдөлмөрийн харилцаа ч юм уу хөлсөөр ярилцах гэдгээс бас тустай харилцаа байдаг. Тэгэхээр энэ одоо дээлэнхтэй хүмүүс энэ нэр томьёог болонгууд гэрийн даалгавар гэдэг шиг ойлгоод иж магадгүй л дээ. Тэрэн шиг хүмүүс яригддаг даалгавруудыг өргөөрөө ярьдаг. Гэхдээ энэ өөрөө бид нар энэ нэр томьёог нь ашигладаг ч гэсэн өөр ямар хамтран ажиллах юм өөр нэг гэрээний нэрээр энэ харилцаад ороод яваад идэг. Тэмчээс энэ гэрээн дээр бас илүү онцолж бас тайлбарлаж ярьж өгөө гэдэг л та.
За баярлалаа. Ингээд Metro Lounge 91.7 болоод он твэдлүүдтэй хамтдаа байгаа нийт сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд бид бүхэн Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн төлөв нэвтрүүлгийг сонсогч, үзэгч та бүхэндээ хүргэж байгаамаа. Ингээд үргэлжлүүлээ төгсмийн хөтөлбөрөө хүлээвэн сонсноо. Хуулийн эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн төлөв нэвтрүүлгийг танд хүргэж байна.